За сайн байцгаана уу. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд подкастын маань ээлжил дугаар эхлэхэд бэлэн болжээ. За тэгээ өнөөдөр миний бие Сэлэнг аймгийн Мандалсан буюу Зөв Ороотоо зорж ирсэн байна. Тэгээд нэгэн хүндтэй ахтайгаа уулзаад байж байна. За манай 90 оны одоо арчсан хувьсгалд оролцсон, идэвхтэй олцож явж ирсэн арчлын партизануудын маань нэг Шарав ахтайгаа уулзаж байна. За Шарав ахтай энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Чамд болон одоо энэ нэвтрүүлгээр дамжуулан энийг үзэж суугаа нийт хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За сайхан өвлөж гин үү? За нутаг өвлөж хэрвээ. За сайхан өвлөж байна да. Энэ жил одоо их сайхан дулаахан сайхан намар боллоо. Хүмүүс хоёрхан ажил төрөл бүх юмыг сайхан амжууллаа. Ер нь бол намар их сайхан боллоо. Үйл бас мөн сайхан байх болтугай. Тий, одоо ер нь 11 сар гарцсан ч гэсэн гадаа их гоё дулаахан л байгаад тах шиг байна тий. 12 сард. Тий, сайхан байна. Ер нь бол одоо хуучин цагт бол Октябрийн баяраар монголчууд өвлийн утсанд ордог байсан. Октябрийн баяр өнгөрөөд арга 7-8 хоног мөн л одоо намрын хувцастайгаа хүмүүс явж байна. Энэ бол дулаахан байгаа гэж шинж. Хоёулаа яг өнөөдөр би таныг бас ингээ онцолж байгаа нэг шалтгаан нь бол залуучуудаа бас энэ арчилсан хувьсгал гэж нэг юм байна шүү дээ. 90 он болсон тэр нэг нийгмийн өөрчлөлт шүү дээ. Өөрчлөлт шинжилэл. Тэгээ одоо сүүлийн үеийн залуучууд бол энэ өөрчлөлт шинжилэлт гэхээс илүүтэй яг өнөөдрийн яг нэг явж байгаа нийгмийн талаас л илүү хараад байна л да. Тэр өмнөх нийгэм ямар байсан, тэгээд энэ арчлал гарч ирээд биднэрт ямар даваа талууд гарч ирсэн тий. Тэгээ тухайн үеийн одоо таа чин бол 90 он гэхэд тухайд одоо хэдэн настай байсан бэ? 90 он би 32 настай эд залуу байлаа. Одоо яг л одоо миний насны дээр л та байсан байх нь шүү дээ тий. Тэгэхээр тийм залуучуудын одоо тухайн үеийн сэтгэл те мэдрэмж хэр байсан те яагаад тэгээ бас тэр хувьсгалын өөрчлөлт рүү ингээд оролцох болсон гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлүүдээс хоёулаа энэ өнөөдрийн бас яриагаа эхлүүлэе гэж би бодоод байгаа юм. Тэгээ Шарав гэдэг хүн тухайн үед бас ямархуу манлайлалтай оролцсон гэдэг ч юм уу те иймэрхүү түүхэн талаас хоёулаас нэг яриагаа эхлүүлэе гэж бодоод байгаа. Тийм. Ер нь бол 90 онд бол перестройк, гласност гэдэг зүйлтэй дөрмжсэн тэр их өөрчлөлт шинжилгээний нөлөө бол Монголд үжи орж ирсэн байсан. За манай биостанц гэдэг миний ажиллаж байсан эрдэм шилгээний станцууд бол дандаа гадаадад сургууль төгссөн тийм залуучууд байсан. Бид нэр одоо бас гадаадад сургууль төгссөн залуучууд байсан учраас тухайн үеийн эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг ер нь төр залуучуудын ажилд бол нэлээд их төвхтэй улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэр ч утгаараа бол бид нэр яг энэ 90 онд үүссэн энэ хүлээлттэй байсан. Мөн одоо бид нар бол илүү их дэмжиж энд илүү гар бие оролцож явлаа. За анхны тэгээд чагсаал цуглааны зохион байгуулж бид нар чинь одоо зарлал цуглаа хийхээр зарлал тавиад дөнгөж ерөөсө буцаж ирээгүй байгууллагатай буцаж ирээгүй байхад цагдаагийн газраас утастаад маргааш өглөө 10 цагт намын харамд тэгээд асар нэлээд дарамтууд бол байсан байгаа тийм. Тийм ер нь бол тэгэл бид нар чинь бол бас одоо болохгүй бол бараг л энэ модны машин суугаад Минжи хангаагаар дамжаал зугтах тухай юм хэлжсэн. Тэгээд юу зугтах бараг гэртээ хараагүй байхад л үжээ бидний чинь тогтооцсон. Тэр үуч нөгөө бичгийн машины үсэг цагдаад бүртгэлтэй. Тэгээ яг хүн болгон тийм бичгийн машинтай бол харьцдаггүй. Тэр бол бас их нууцын зэрэгэлтэй юу байсан. Манай биостанц бол эрдэм шилгээний байгууллага байсан болохоос тэр бичгийн машин дээр бол эрдэм шилгээний ажилтан бүгд одоо хин дуртай нь бол юмаа бичиж чаддаг байсан. Тэгээд тэрийг ашиглаж бид нэр тэр зар юмаа тавьсан. Тэр мэн дороод баригдаж байлаа. Одоо ингээд нөгөө юу яах гэдэг нь өнгөрсөн нийгмийн талаар би өөрөө тэр нийгэмд амьдарч үзээгүй юм баггүй. Одоо миний надаас болон би болон надаас доош насны залуучууд бол одоо социалист нийгэмд бол амьдарч үзээгүй залуучууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн нийгэмд ер нь яг ямар хуу байсан гэдэг талаар нэг ерөнхий нэг та нэг ойлголттой үл. Яг одоо жирийн иргэдийн дунд үнэхээр хэцүү зүйл нь юу байсан гэдэг ч юм уу те. Тэгээ социалист нийгэм яг ямар хуу нийгэм байсан. Яг тэ одоо ингээд юунаас ингээ харахаар ч тэр социалист нийгэм бол их сайхан нийгэм байсан л тухай. Одоо нэг хүмүүс зарим нь тэгээд яриад байгаа. Тий. Үнэн чанартай бол тийм байгаагүй байхгүй. Яг тэр үед бол бүх нийтээр биш тэ ажил хийхийг одоо хуулиар баг яадаг байсан. Даалгадаг байсан байхгүй. Хэрвээ ажил хийгээгүй бол нийгмийн тусдаа хөтөлмөрөөс зайлс хийсэн гэж арга хэмжээ авах болдог.
Бараг шорон оронд авахтаа тулдаг тийм нэгэн байсан. Тэгээд тийм ч учраас бол хүн болгон одоо нэг ажилтай. За тэгээд яасал цэцэрлэг, сургууль, тэр цаанаасаа бүх юм бол харилцаж исэн. А түүнээс бол одоо тэгээд за хүнсний хангамж гэдэг юм уу, сүү, мах гэд тэр бүгд бол үнэхээр хэцүү байсан шүү дээ. Дэлгүүрт бол ерөөсөө хийдгэм одоо бараг тоолвол гарын 5 хуруунд багтахаар чихэр боо тийм л юм байдаг байсан байхгүй юу. Тэгээд бол одоо ер нь бол тэр үг хэлэх, гадаа дотоод явах, хэвлэн нийтлэх энэ бүгд бол хориотой, хяналттай, бүх юм хяналттай. Ерөөсөө бол Улаанбаатар явъя гэхтэл заавал ч хөө томилт авдаг, зам явах авдаг. Тийм байхгүй бол вагон цууж явж чаддгүй байсан байхгүй. Бид нар яг нөгөө Улаанбаатарт хүрээлэн байдаг байсан, эрдэмжлэгийн ажилтай их олон удаа хот явдаг байсан. Тэгэхэд бол баг вагон болол баг хүн байхгүй. Хитгэн хүн явна. Тэр болгон хүн бол зорчих тийм ирэх байхгүйсэн. Тийм. Гэх мэтлэн бол одоо маш хэцүү байсан уу байсан. Тэрийг бол яг нөгөө дотор нь одоо ажил амьдрал нь болоод байж байгаа тэр хүмүүст бол мэдэгдүүл байсан байх л та. Тэгэл одоо ховор бараа мараа бол дандаа намын даргын зохилт мохолт тиймэр бид тийм даргын зохилт мохолтоор би чинь зүү хараад ингэ чандаа ороод буусан хүн. Тэгээд нэг төв дэлгүүрт 2 хэн ширхэг байсан Германы мебелийг 6000 төгрөгийн үнэтэй мебелийг сумын артын депутатын хурлын гүйцэтгэгч намын одоо хян шалгуурны дарга гэж хүн байсан. Энд хоёр гэж тэр хүний одоо зөвшөөрлөлтөөр одоо зохилттойгоор авч тавьчихлаа. Заавал даргын зөвшөөрлийг авдаг. Ер нь бол тийм. Яг та 90 оны яг хувьсгал биш үү? Тэр үед яг та ямар ажил эрхэлжсэн бэ? Би эрдэмжлэгийн ажилтан байсан. Яг би бол зөвхөн ажил ямаа бодсон боловс Германд одоо нөгөө аспирантурт яваад эрдмийн зэрэг мэрэг хамгаалах юм чиглэлд явж болох байсан. Тэгтээ бол би одоо хүний хувьзээ байх л да. Заасан зураг төөрөг байх. Тэрийг өгдөө золиослоод тэгээд энэ Монгол хувьсгал хийгээд тэгээд сүүлдээ 91 онд чинь би ч ажилласаа ажил захиралтайгаа үндсэндээ үзэл бодол таараагүй зарчмын байр өөр байр суурьтай байсан зэрэгээсээ болоод ажилласаа гарч ажилгүйчүүдийг нэг шилжиж ирсэн. Энэ яг тэр үед одоо манай аав ч гэсэн одоо манай аавцсан Баточрыг та үгийг мэдэн штэ тий. Та ажилласан бас тухайн үед 90 он хамт явжсэн хүмүүс штэ. Тий. Тэгээд яг аав бас тухайн үед бас ингээл ярам гэдэг үсэн. Тэгээд ажилласаа хосуулж ирсэн юм байна лээ. Энэ мэтлэн зөвхөн одоо тоо гэхгүй маш олон ингээд тухайн үеийн одоо жигсаалт оролцож байсан тий. Тухайн үеийн нийгэм өөрчлөлт шинжилт оролцож байсан залуучуудын бүгднийг хомруулан баг халсан юм шиг байгаа юм. Би бол тэгж хараад байгаа байхгүй. Тэгээ нөгөө нийгэм болохоор өнөөдөр нийгэм хүмүүст ингэж ойлголоод байна шүү дээ тийм. Нэг ачлал бол тэгээ цус усгаагүй нэг гоё болоод ингээд би болцсон гэдэг талын юм баг ойлгох гэдэг шүү дээ нийгэмд одоо тэгж яриад байгаа зарим хүмүүс. Тэгэхээр нөгөө цус хэдий яг боддоор бол яг цус урсаагүй дээ. Тэгтээ цус урсны хэмжээний бас тийм их золиосууд бас нэлээд явсан юм болов уу гэж бодод байгаа. Юу ер нь бол энэ нийгмийг өштэй тэр нам зохион байгуулалт хүчээр барьж ирсэн байхгүй. Тэгээд эн чинь 90 он болоод тэгээд эн чинь нөгөө зүйлтийн одоо нөгөө хангамж зүйлтээс ерөөсөө бүх юм ер нь мөнгө юу санхүүжилт авч тэрийгээ тогтоож барьж ирсэн байхгүй. Өөрөөс эн чинь юу тэр үед бол улсад ордог орлого бол ерөөсөө архины л орлого байсан. Тий арх зарж ил архины өөр тийм том үйлдвэр бүтээн байгуулалт байгаагүй. Тэгээд бүх юмыг нөгөө ингээд зохицуулсан. Чи хүслээрээ авахгүй. Чи заавал тэрийг аав. Ингээд бүх систем өөрөө тиймс. Тэгээд яг 90 оны дараа зүйл одоо үндсэндээ санхүү байхгүй болонгууд тэр бүгд задарч унаад. Тэгээд зарим хүмүүс бол яг одоо ажилласаа халагдлаа гэхэд зарим байгууллагууд бол эн чинь ерөөсөө одоо нөгөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авахгүй. Тэрийг хааш нь зарах юм. Зарагдахгүй. Тэгэхээр зэрэггүй нөгөө цалин мөнгө юм тавьж чадахгүй 2-3 сар болно да. Тэгээд яах юм нөгөө хүн чинь тэгээд амиа бодоод аргаа олоод явхаас өөр арга байхгүй шүү дээ. Тийм учраас бол тэр мэтлэнгээр бол олон хүн ер нь нийтээрээ бараг ажилгүйч эдэгнэнд шилжсэн. А яг ганц нэг одоо бас томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд бол тогтод үлдсэн үг үлдсэн манай эксперт болгоор үлдсэн төмөр замын байгууллагууд үлдсэн за төмөр зам бол үндсэндээ бол улсын санхүүжилттэй тийм байгууллага шүү дээ бараа бүтээгдэхүүнчнийх үйлдвэрлээд байх нь бол баг тий.
Тэгэхээр зэрэггүй ерөөсөө энэ бол олон хүн тэгээд ажилгүй болсон явдал бол үнэн. Тэр нь бол өөрөө нийгэм чинь нураад унтж байгаа байхгүй. Одоо зарим энэ юун дээрээс харахад зөндөө олон хүмүүс ерөөсөө тэр сайхан үйлдвэрийг устгацсан гэж яриад байгаа байхгүй. Тэр чинь өөрөө устсан болохоос арчлалын устгаагүй байхгүй. Тэр чинь үндсэндээ бол одоо чи яах юм гутал хийлээ чиний гутлыг авахгүй зах зээл дээр зарагдахгүй бол чи цалингаа авч чадахгүй. Тэгэхээр зэрэггүй цалингаа авч чадахгүй учраас явхаас өөр арга байхгүй. Гих мэтчлэн тэгэл одоо тэр чин тоог захилгаан өөр бас урсгал зардал их л юмнууд байна шүү дээ. Тэр бүгдийнхаа одоо учир шалтгаанаас бол олон газар үүд хаалгаа барьсан. Одоо нэг хүмүүс бол одоо магадгүй зохион байгуулалтаас ярьдаг байх гэж би боддог. Одоо нэг социализмын үед ийм гой үйлдвэртэй, гутлын үйлдвэртэй, хувцсны үйлдвэртэй өөр юу ч хэлээ, яр ширний үйлдвэр ч хэлөө. Тэгээд бас нэг хүнсний идэв үйлдвэртэй байдаг. Тэд нар бүгд одоо ингээд зах зээл ороод бүгд дампуурчлаа. Бараг арчлынхан гарч яад устгаад одоо Монголыг өрчих болгоо ажиллаа гэдэг л нэг ийм мессеж явуулаад байна шүү дээ. Сүүлийн үед бол ер нь бол сүүлийн үеч гэдэг ер нь тогтмол тийм явж л байдаг л та. Тэгэхээр нэг одоо яг үйлдвэрлэл гэдэг чинь өөрөө нөгөө зах зээл рүү ороод ирэхээр ухаан үйлч заавал шинжлэгддэг тий. Одоо техник технологи өөрөө хөгжиж байгаа. Энэ үеэр бол чинь ингээд шинжлэгдэх ёстой шүү дээ тий. Одоо Монголд бол одоо тиймэрхүү процессуудын явагдахгүйгээр тэгэл зах зээлээс тэгээ шахагдаад гарсан болов гэж би бол тэгж хараад байна. Ер нь бол 90 оны тэр олон үйлдвэр юмнууд бол дампуусны чинь шалтгаан дээр шүү дээ. Зүгээр энэ чинь хүчээр барьж ийсэн, хүчээр одоо цалин юм өгчээсэн тэр бүгд чинь мөнгө байхгүй цалин тавих юм уу болчвол тэгэл жам эсороо дампуурал тэгэл явсан шүү дээ. Одоо тэгтээ нэг юм биш. Одоо өнөөдрний хэдийн ингээ хідүүлний гоё эрхчлөөтэй арчсан нийгэмд амьдарч байгаа ч гэсэн төрийн өмчөд одоо маш олон компаниуд шүү дээ. Одоо бүгд алданхтай ашигтай ажиллаж байгаа 9 компани төрийн өмчөд 200 гаруй компани байна гэж байгаа. Тэрний 9 ашигтай бус нь бүгд алдагдтаа өртөө ажиллаж байгаа гэдэг. Тэгэхээр нөгөө тухайн өнгөрсөн нийгмийн тухайд одоо өнгөрсөн нийгэмд эдийн засаг нөгөө төрн зохицуулсан байж шүү дээ. Тэгвэл одоо ч гэсэн манай нөгөө том үйлдвэрүүдийг төр бас зохицуулаад ингээд тэгэд ашигтай биш дандаа алдахтай ингээд ажилладаг. Тэгээ энэ нөгөө нийгмийн систем нөгөө дахиж яг боддогоо та хэд нэг үсэдсийг нийгэм өнөөдөр яг бий болж чадсан уу? Гэвч би саяны жишээг л ярьж шүү дээ. Тийм ээ. Ер нь бол энэ чинь юу би нэг л юмыг бол одоо өнөөдрийн өндөрлөөс тэр үед зүв байж тэ тэрийг хий гэжсэн хүний зүв байж тэ гэж бодоод байдаг. Ерөөсөө Монгол Ардын хувьсгалт намайг татан буулгая. Тэгээд одоо энэ намуудыг шинээр зохион байгуулад ингээд цоо шинээр явъя гэж тийм ярьж исэн байхгүй. Тэгээд тэрийг хийгээгүй гэж гаргаа юм шүү дээ. Гэж би бодож байгаа. Би 92 онд Германд очиход Германы нэгдсэн социалист нам гээд тэнд ажиллаж исэн хүмүүсийн бүгдийн ажил албагүй болгоод баг хүүхдийн хүртэл цэцэрлэг сургуулгүй болгоод тэгээд тэр намын гишүүн байсан дарга цэрэг тэр ажиллаж исэн хүмүүсийн бүгдийн ажилгүй болгоо гараа хийсэн байсан. Манай 2-3 найз би өнөөдөр ч бас манай ангийн хамгийн мундаг байсан нөхөртөө төрд ажиллахгүй насыг барьж шít. Тэр нөгөө айгүй мундаг байсан учраас дөнгөж сургууль төгсөнгөтэй дарга болцсон. Тэгээд дарга болцсон нөгөө нэгдсэний дараа тэр дарга болсон бүх хүмүүсийг ажилгүй болгосон. Өнөөдөр ч яг тэр зарчим явж байна. Тэгэхээр зэрэггүй энэ хэн хэлжсэн юм аа аспектийн үйлдвэрийн захирал илдэг учраас цоошин залууг нэлээд том албан тушаал дээр тавихт нь би бас тухайн үед засаг захиргаанд ажиллаж исэн. Ингэж болж байгаа юм уу? Чи Ахмад одоо тэр хүнийг дагуулж энэ залуучуудыг сургаж ажил албан тавих хэрэгтэй гэсэн үг ээ. Энэ залуучууд яг сурсан тэр номороо ажиллаа хийгээд явах нь зөв. Тэгэхгүй тэр хуучин тэр хашаал туршлагатай тэр хүмүүс чинь муу юм зааж өгдөг болохоос сайн юм зааж өгдөг юм аа. Тэр үг бол миний толгойд өнөөдөр ч бүр хадгалагддаг. Ерөөсөө эн чинь энэ хоёр нам нэгдснээс хойш энэ арчлынхан чинь бол ер нь тийм хулгайч байгаагүй шүү дээ. 2004 он 8 он ч үлээ ингээд нэгдээд хамтарсан засаг болоод тэрнээс хойш бүгдээрээ баг хулгайч болоод адилхан хулгайч болоод тэгэл одоо нөгөө 90 оны ярьж исэн зах зээлээс ухраал төрийн өмчийг илүү дэмжиж ингэж явж байгаа. Өнөөдөр бол бид нар зах зээл шилжиж яаж юу хөгжлийн зөв замаар явъя гэж байгаа бол хувийн хвшлийнхэн энэ төрийг авч байгаа шүү дээ. Түүнээс төр бол одоо чиний түрүүний хэлдэг тэр жишээгээр бол зүгээр л энэ төр дараа нар тэнд хулгай хийгдчихэл тэрийг байлгаад байгаа болохоос түүнээс бол тэр улсад тустай юм биш. Ерөөсөө хувийн хвшлийг энэ дэлхийн одоо энэ хөгжингүй орнуудын бүх туршлага тийм л биш шүү дээ. Яг уу
одоо стратегийн ач холбогдолтой ганц нэг юмуд бол байх. Стил байх л та. Тэрийг бол үгүйсэхгүй. Одоо хоёулаа буцаад 90 он руу орё л доо. 90 онд одоо яг ардсан нам байгуулагдаад нэлээд олон бас ингээд нэг намын тогтолцооноос олон намын систем шилжиж штэ тий. Тухайн үед одоо анх ямар нам байгуулагдчихсан яг одоо ардын намын дараага. Ер нь бол энэ ардсан үзэлтэй намуудаас ардсан нам бол ихтэй Монголын ардсан нам Монголын ардсан МОАН гэж тий байгуулагдсан. Дараа нь социал-демократ нам байгуулагдсан. Тэгээд үндэсний дэвшлийн нам байгуулагдсан. За тэгээд шашинтны ардчилсан интергээл зөндөө олон жижиг намууд байгуулагдсан л да. Тэр бүгд өнөөдөр нэгдээд ардсан намын чинь өнөөдрийн их бэрхшээл чинь бол тэр үед үүссэн тэр ардчлалын төлөөх бүх намууд нэгдсэн байхгүй. Нэгдээд тэгээд тэн дотор бол өөр үзэл бодолтой. Тэгээд бүлэг фракц болоод. Тий. Тэр нь одоо бүлэг фракц болоод тэгээд ингээд нэг харахад юуны хэлгүй юм шиг. Тэгвэл туйлын зорилго бол ардчлал гэдэг нь бол бүх нам тэрэн дээр л тогтчих шүү дээ. Та айл нам нэ? 5 нам. Би социал-демократ намыг үүсгэн байгуулцаж. Зүү хараад анхны ардсан социалист хөдөлгөөн Монголын социал-демократ намын зөвл гэж байсан. Намын зөвлөлийн даргаыг 10 жил хийсэн. 2001 он хүртэл. За 90 оноос 2001 он. Тэгээ 2000 онд ч ардчлалын төлөөх намууд нэгдээд одоо социал-демократ нам ардсан намтай нэгдээд тэгээд тэрний дараа одоо би уулна өөр Улаанбаатарт нэг хөг гүндлэгийн нэг юуны Герман Монголыг харьцсан нэг тийм ажил хийх юутай байжсэн чинь одоо намын ажил хийгээд тэгээд би нэг дахиад 5 жил ардсан намын дарга ажил хийсэн. Нөгөө нэгдснээс хойш юм шүү дээ. Тий, нэг зүү харагийн нам. Тий, ер нь бол зүү харагийн намын одоо энэ чинь бол социал-демократ намын ажлыг би 10 жил хийсэн. Тэрний дараа 5 жил би ардсан намын ажил хийсэн. Нэг 15 жил. Зүү харагийн намыг ер нь бол хариуцсан байх нь шүү дээ. Тий. Тухайн үед одоо ингээд л да хоёлаа. За 90 он ингээд нэг 5 нам арчлсан үзэл санаатай намууд ингээд нэгдээд явсан юм шиг. Би болоо тэгээд 2000 он нэгдээд ингээд явсан юм. Тэгээд таа ч 15 жил бараг ингээд нэг сумын тий намыг бас зүүраа ч бас нэлээ хамгийн том сум гэж явдаг шүү дээ тий. Хүн амч нэлээ суурьшмал бас юм дайжгүй гэж үздэг шүү дээ тий. Ийм намын дарга хийгээ явжээ. За одоо бол одоо таач тэтгэвртэй гарцсан нь гараагүй. Одоо бол тэтгэвртэй гарцсан байна шүү дээ тий. Тэгээ өнөөдрийн яг энэ өнцгөөс хоёулаа таны өмнө тэр даргалж ирсэн ус төрийн нам. Өнөөдрийн байгаа манай энэ арчсан нам хоёрыг зөв жишээ болгоод харьцуулт хийдэг ч юм уу. Эдгээр тодорхой хэмжээний өөрчлөлт бол байх л ёстой байлгүй. Би тэгж бодоод байна. Тэгээ таны хувьд одоо Шаруу гэдэг одоо Ахмад хүний үгийг би сонсомоор байна л да. Ямар хуу байна? Юу гэж харж байна та? Тий, ер нь бол бид дэвштэй энэ түүх гэдэг юм чи ерөөсөй байхгүй болчиход байна. Тий, одоо ингээд үнэхээр бол тэр үед энэ ардчлалын төлөө явж исэн хүмүүс бол цөөхөн шүү дээ. Ерөөсөй бараг л тоолвол нэг за 100-аад хүн байсан юм уу? Ихт өнөөдөр л одоо бийч байсан гэдэг тийм ээ. Яг энэ ардчлал шахдаг шиг гээл хэлээд байдаг. Ардчлалын жинхэнэ түүх бол чи хэрвээ цааш нь судлаад явъя гэж явбал Монгол ардын хувьсгалт намын хорооны архивт байгаа. За аюулаас хамгаалахын архивт бас байгаа. Тэр үед одоо бид нар жагсаал цуглаан хийхэд хорихын дарга байсан Бата гэдэг. Батагаа бол цуглаан болгон дээр игээд зогсож идэг. Тэгэхээр зэрэггүй тэмдэглэн явуулсан баг нэр усаар нь тийм ээ. Тэнд бол архив бүгд байгаа. Би үнэхээр зүгээр одоо ардчлалын түүхийг яг үнэн бод дээр нь хин явж ийсэн, юу хийж ийсэн гэдгийг үзээгүүл яг энэ хоёр архиваас бол яг үнэн түүхийг бол олж харна. Тэгээд бол энэ Монголд бол би боддгийг одоо ч ингээд ардчлалын түүхийг гуйвуулаа явж байна. Ер нь бол энэ Монголын түүх бол юунаас одоо богд явсан намаатагтаас хойш ерөөсөө энэ ардын нам орж ирснээс хойш ер нь түүх бол тэр чигээр зохиомол байхгүй. Ер нь бол Орсын зохиол ерөөсөө зохиомол. Энэ чинь энэ түүх үнэн байж түүхээсээ сургамж авч явах бол их чухал байхгүй. Тийм байхгүй учраас ерөөсөө чинь түүхүүгээ бүгд нулимдаг болчиход шүү дээ. Харин тийм. Хэн одоо зүү юм хэлж ийн тэрийг ч одоо яаж байгаа хүн алаг. Би бол тэр сасар арм руу нэг юуны энэ Орос Украины танаас хамтай холбогдож нэг гурал цацсныг их харамсдаг.
үнэхээр бол тэр одоо ардчлалын тимээ тэр анхны юу бэлтгэлийг тавиад тэгээд яаж хүмүүс дэмжиж ялаа, яаж тэр ардчлалыг манлайлж ялаа, тэр хүний гавьяа штэ. Тэр хүн шиг тимээ тэр ганц хүний театр байгуулад тэгж дууж хуурдаад тэгж чадахгүй үйжэж тэр хүнийг одоо юу гэх юм бүр ад үзэж нийгмээрээ дулсан шүү дээ бараг. Энэ үзэн ядуулах энэ бол их буруу байхгүй. Энд чинь үнэхээр одоо нөгөө ахмад хүндлэх тийм ёс жудаг тэр бүгдээ суралцах тийм сургамж ерөөс бүх юмыг уландаа гიშгэж байгааг илрэл байхгүй. Би бол тэр гурил цацж байгаа хэлбэ юу гэж харсан бэ гэхээр сосор бором бол одоо арчлалын бас нэг эрх чөлөөний нэг бэлэг тэмдэг болчиход байна манай. Тийм ер нь. За тэгээ үг үзэл бодлоо илэрхийлж байгаа. За тэр чин тэгээд мөн одоо зөвхөн Орос төрмгийллээ болоо тий. Украин бол тусгаар ус, Монгол ус ч гэсэн тусгаар ус. Тэгэхээр хааж фидүүлээ үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Аль нэг улсын хараат байх ёсгүй гэдэг зарчмаар сосор боромгоо бол үгээ хэлж байгаа шүү дээ тий. Тэнгүүл нэг хідэн дээлтэй залуучууд гарч ирээд гурил будаццаа тий. Энэ болохоор би бол тэр бол жирийн иргэд бол би бол тэрийг зохион байгуулалттай гэж боддог. Зүгээр нэг жирийн удамжаар ингээл сосор боромын гэдэг хүнийг сонсоод ирээ гурилцж байгаа хэлбэр бол биш гэж би боддог. Тэр бол цаанаасаа нэг зохион байгуулалттай орж ирсэн юм болов уу? Би бол тэгж хардаг. Та ерөөсөө бүгд л энэ ер нь юмнуудыг зарим зохион байгуулалттай байгаа. Зарим нь бол одоо ингээд зүгээр л тайлбарлаж байгаа өнцг нь энэ зохион байгуулалттай энэ зохион байгуулалттай энийг хийж ийн гэд одоо бүр хүн хичнээн сайхан зөв юм хэлж яхад тийм ээ тэр хүний зөв шүү энийг дэмжин шүү гэж харахынхаа оронд энэ одоо тэрний явуулгаар тэрний юугаар ийм юм хэлж байгаа ингээд нэг тийм ерөөс одоо ингээд хүнийг үнэлэмж байхгүй тэр зөв юмыг буруу тийш нь мошгож буруутгах тийм нэг арга олдог. Энэ нь бол одоо энэ ер нь бол технологи нь Оросын технологи л да. Оросын технологи. Би бол тэгтээ ингээд сосор барамгаач гэдэг юм одоо яг ингээд эрх чөлөөний энэ үзэн санаагаа хамгаалж байгаа ахмадуудаа их маш их бахархтай. Өнөөдөр яг эрх чөлөөний энэ үнэт зүйлийг ярьж байгаа хүмүүс ахмадууд байна улам цөөрөд байгаа байхгүй. Залуучууд нь бол яг өнөөдөр бид нар ингээд гоё эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа. Гэхдээ энэний яг үн цэн нь юу? Эрх чөлөөний үн цэн гэж юу вэ? Энийг алдчихвал энийг олоход ямар их дахиад золиос гаргах юм бэ гэдэг тэр үзэл санааг тэр одоо мөн чанарыг бид манай ахмадууд ингээ ойлгох гээд хөөх юм л үзэж тах шиг байгаа юм. Тэгээ тийм учраас би ахмадуудаараа бас ингээд маш их багтдаг. Одоо тэрний нэг төлөөлөл бас ингээ шарвахтаа бас ингээ явж чинь зүг араагийнхаа бас нэлээд олон хүмүүсийг төлөөлөд ингээ манлайлж олсож исэн. Тэгээ би одоо асуултаа яах гэдэг нь ихээр хоёул одоо нэг процессын талаар ярих гэж бодоод байна. Хоёул бол түүхэн талаар нэг за ингээд юм юмээр ярьчлаа шүү дээ. Тухайд одоо та ингээд 90 оны жигсаалд ингээд олсож байхад одоо хамгийн их хүнд хэцүү байсан нэг момент ч гэдэг юм уу тий. Юу гэдгийг. Тэнгүү үйл явдал ер нь танд байна одоо дурсахад. Юу нь ер нь жоохон тийм хэцүү байв. Яг тэ ерөнхийдөө бол бүр хуучин юу бодвол зүйлтэд өрнжүүлсэн тэр Галасност перестройктай уялдаад ерөнхийдөө нийгмийн уур амьсгал ер нь энэ хүлээлт бол бий болсон байхгүй. Энэ өөрчлөлт шинжилт хэрэгтэй гэдэг тийм хүлээлт бий болсон байсан. За тэгээд бол яг хөө биднийг бол тэр ерөөсөө ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг хяналт шалгалт юу бол энэ тухайн үеийн орон нутгийн засаг захиргаа ардын тулаатын урлын гүйцэтгэх захиргаа за тэрний дээр чинь нам байлаа шүү дээ. Нам чинь одоо номер 1 байсан байхгүй Монгол Ардын тулаалт нам чинь. Тэгээ бидний чинь дуудаж аваачаа тэр чагсаал цуглаан зохион байгуулалтаа яасан ийсэн гэж баахан асууж шалгаагаа. За яг бид нар ч бас залуу байсан тухайн үедээ бас ч гэж одоо нөгөө лекц юм уу хийгээд ингээд бас олон байгууллагаар олон хүнтэй уулзаж учирч явж ирсний учинд бол бас хэнд юу хэлж яах вэ гэдгээ бас мэддэг байсан баг. Тэгээ бид нар одоо тэр зөвшөөрлийг аваад цуглаанаа хийсэн шүү дээ маргааш нь. Тэгээ цуглаанаа хийгээд цуглаан дуусангууд намын орон дээр одоо энэ манай нэмсрэн дарга өрөөндөө дуудаад би чинь эвлийн хорооны төвийн байгууллагуудын эвлийн хорооны дарга эвлийн улс төрийн юу гэж байсан давчааны гишүүн гэж байсан. Тэр хотын залуучуудын байгууллаганд өгдөг үлээд давчааны гишүүн гэж ямар ч байсан удирдах юмд байсан гэсэн. Тэгээд чи юу хийснэ одоо мэдэж гин үү? Ямар юм чи хийж байгаа нээж байгаа ингээд. Дараа нь бид нар ахаад нэг юу хийсэн тэр үеэр бол нөгөө тог захилгааны дастаад одоо манай мөнгө харааж уулгахын чинь нөгөө апартурын тэр чих хэцүү тэр бол олдохгүй шүү дээ. Тэг мөнгө харааж уулгах чинь өөрөө нэг апартуртай байсан тэрийг авч ил тавиад тэгэнгүү тог өгөхгүй.
цаас нь хязгаарлаа ч. Тий. Тогийн дастаа хайцсан. Тэгээд маах суулт муу тэгээд тэгжээлээ. За тэгээд ер нь бол хүнд үеуд бол байсан л да. Яг тэр үед бол 4 сарын тэр өсвөлэн байна. Хөвсгөл юмд болж ирсэн. За 3 сарын 8-ны өсвөлэн байна. Энэ бүгд чинь бол бид нар бас л тухайн тэр орон нутагтаа бас л зохион байгуулалт дэмжээл мэдээлэл гаргаал. Одоо тэгээд яг нь тэр үеийн цааснууд бол надад байдгийн зөндөл цаас байна. Түүх яах юм бол тий. Тэгжээсэн. Түүнээс бол нэг айхтар бүр ингээд бэрхшээл юм бол очих нь бол гайгүй байсан. Ер нь бол цаашаа мэдээлэл юмнууд явдаг байсан баг. За бид нар ч тэгэл тухайн үедээ бас нэлийн мэдлэг боловсрал юутай гадаад дотоод бас юм үзсэн гэдэг утгаараа бас асуудлыг өөрөмцгөөс хардаг. Бас юмаа зүг тайлбарладаг байсан болооч бас эрх бэрхшээл нь гайгүй байсан баг. Тий. Тэгээд энэ чинь нэг юмд албан тушаал өгсөн шүү дээ. Залуучуудад одоо энэ Монгол Ардын Язгууртан чинь ардын депутатын хурлын гүйцэтгэх захааны орлогчдаа гэдэг албан тушаалыг өгчээсэн л усандаа бүтээрийг авгаад тэр аваагүй тэгээд туяа гэж хүн болж ийлээ. Тэгээ хамгийн одоо ер нь мундаг одоо хүчтэй сонгуул нь энэ бол бид нар 96 оны сонгуул. Энэ дээр бол Нацсан нам ялдаг сонгуул шүү дээ. Ялдаг сонгуул. Тэгэхдээ бол тэр үеийн нөхцөл өнөөгийн нөхцөл хоёр бол өөр байсан. Тэр үед бол дийлэн холонхоор асуудал шийддэг. 66%-аар асуудал шийддэг байсан байхгүй. Тэгэхэд өнөөдөр одоо чинь юу болоод байна. Би сайн бас яахгүй. Түрүүний парламентын үед 39 гишүүн хуралдаад тэгээд 20 санд 3-1 л гэдэг шиг. Тий. Асуудал шийдэж байгаа байхгүй. 50 гээд 50-ийнхаа ахаад 50% гээд ингээд 44-1 болчихж байгаа байхгүй баг. Тэгэж асуудал шийдээд тэр үед бол тэгдэггүй байсан баг. Тэр үед бол 66% хүрэхгүй бол манайх чинь 50 гишүүнтэй даш балбарыг нэмвэл 51 болоод ингээд 66%-тэй хүрдэг. Тэгэхгүй хүрдгөө ингээд их бэрхшээлтэй байсан. Тэгээд тэрнээс хойш үндсэн хуулийн өөрчлөлт молч тэгээд бас болж бүтэхгүй өөрчлөлтүүд бол хийсэн л дээ. Тий. Би одоо юу жоох аав руу холбуулах гэдэг. За та хоёр чинь бас нэлээд бас таны хүмүүс байсан тий. 90 оны энэ хувьсгал руу бас нэлээд оролцоотой хамт явжсэн. Яг тухайн үед би ч хүүхэд байсан учраас яг нарийн юмнуудыг нэг сайн одоо ярьж байгааг л дээ. Энэ санахгүй л гэсэн үг байхгүй. Тэгээ одоо ингээд би чинь одоо ардсан намын гишүүн болоод бас нэг ингээд ардсан хувьсгал нэг үзэл санаа манаа гэдэг ерөнхий ойлголтыг аваад бас нэг 10 жил болчихлоо л да. Тэгээд би бүр ингээд асуумаа санагддаг ус яг хамтуудтай уулзаад. За та хэдийн тухайн үед одоо та хэд ямар хуу процесстэй яаж явж ийв? Одоо хамтарч исэн зүйл нь юу вэ? Жишээлбэл одоо ингээд зүүн хараа та ч нөгөө төв жагсаал руу явж исэн шүү дээ. Тэгэхэд яг хэдүүний бүрэлдэхүүнтэй явж ийв? Ямар хуу системээр яаж явдаг байсан юм те? Тэгээд жишээлбэл одоо ард хоёрын уялдаа холбоо ямар хуу байсан гэдэг юм. Тэр талаас нь жоохон хуурч хөөрвөл. Тэгээ ер нь бол эн чинь хэд хэдэн бүлгэн байсан. За юуны манай биостанц дээр байсан, төмөр замны эмнэлэг дээр байсан, нэгдүгээр сургууль дээр байсан, өртөөн дээр байсан. За экспертийн үйлдвэр дээр байсан. За энэ док дээр байсан. Тэгээ тэр бүгд бол бид нар бол нийлээд хуралддаг байсан. За хэний Батчир бол нөгөө ардсан нам, би социал демократ нам. Хоёр өөр. Тий, хоёр өөр нам. Тэг үзэл санаа нэг. Тий, үзэл санаа нэгтэй. Бид нар бол альва юунд бүгд нэгдэж ордог гэсэн. Энэ ардсан нам тэр социал демократ гэх юм байхгүй. Өсөө бүх юмыг за ингэж нийлж яагаад тэгээд за юм хий ингэж тгийгээд тэгээд тэрэн дээрээ ингэж нэгдээд ардсан нам гэхгүй социал демократ нам гэхгүй шууд ерөөсөө нэгдээл ингэж явдаг байсан. За 96 оны сонгуулиар бол сонгуулийн өмнө одоо юу яа энэ чинь нэг юм болсон юм аа. За ингээд 92 он хүртэл биш үү. Ер нь ингэж явж байгаад тэгээд 92 оны юунд сонгуулиар нэг үндсэн 90 онд чинь ардын хурал оролдоо. Тэгээд нэг улсын баг хурал бүрлдээд тэгээд 92 оны сонгуул хүртэл энэ чинь 2 жил улсын баг хурал болсон байхгүй юу. Тэгээд ер нь Монголын 1 номер хүн бол зориг байсан. Санжаа сүрэнгийн. Санжаа сүрэнгийн зориг. Тэгэхээр Монгол улсын одоо дид ерөнхийлөгч бол улсын баг хурлын даргыг божигдорж болсон байхгүй юу.
тэр юугаар. Энэ чинь бол одоо тухайн үед хамгийн том юунаас. Одоо нэг номерын хүн гэдэг бол үндсэндээ тэр албан тушаалтай зориг очих байсан байна да. Тэгэхээр гончигдор зэвсэн. Шадар сайдаар баахан болчихсон үндсний дэвшлийн намын дараа. За дорлогж ардсан намаас дорлогж шадар сайд болсон. Гэх мэтлээ ингээд зориг юутай хацарсан гэхээр зориг бол юу ч болоогүй байхгүй. Энэ дээр бол их гайхаад идэв. Тэгээд зоригч нь бол тухайн үед тэр үндэсний аюулгүй байдлын юу лээ зөвлөлчлөө бишээ банга хороо мод тийм юуны дарга одоо банга хорооны дарга орлол үлдсэн юм л да. Өөр сайд албан тушаалын дээр очиагүй. Тэгээд ер нь Монгол моохойхон болвол тэр зориг албан тушаал дээр очиагүй учраас яг тэрний дараа ингээд баг тараа явцсан байхгүй. Лоя гэрм юу яваад Унгар яваад хэн ламаа гэд төмөрцмийн эмч байсан нэлээд ихтэй намын бас дараг тодорхой хугацаанд хийжсэн тэр бас хоошо гатгшаа яваад мөвч зүгээс гатгшаа яваад ингээд ерөөсө цэрийн толгор чинь тэр үед нөгөө маш төвтэй явжсэн бас үйлдвэрээс халагдсан гэж би бол ойлгодог юм. Тэгээд хөдөө гарч яваад ингээд үндсэндээ тэр Монголын ардсан холбооны удирдлага нь тэр жигтэй байхгүй болсон байхгүй. Тэгээд тэр хооронд бол ерөөсөө энэ ардслын одоо гол юу нь бол над дээр л ирчихсэн. Мохос хүнээр нь иржсэн, тэр над дээр л иржсэн. За хавг жаргал гээд хавг жаргалны хэсэг бол дарах хийсэн. Тэгээд 96 онтой золгоод тэгээд 96 онд бол энэ яаж ямар сумаар явсан докийн гаан хөл дарга болсон юм охин дарга болоод тэгэл тэрэн дээр л яг бүгд цугларч төвлөрч ирсэн байхгүй. Тэгээ тэрнээс өмнө бол одоо тэр моохын гишүүн байсан одоо нэг их идэвхтэй байсан хүмүүс бол үндсэндээ над дээр төвлөрөөл одоо тэр 92 оны сонгуул байна. Сонгуульд бол бас бид л одоо танаа бид хийдчихсэн. Жинхэнэ одоо нэг намынхан шиг тэр одоо баяр цагтын юм уу сонин манин тараагаал тэгэл нэг цагаан бодвол гүмсцэн тэгэл явган нүцгэн тэр үед чинь өнөөгийн энэ намуучиг өнөөгийн нэр дэвшигчдэг мөнгөтэй хүн гэж байхгүй л шүү дээ. Тэгэл явган мөнчгөрөөрөө тэгэл вагоны тэшмэш юу гэдэг ерөөсөө хэл мэдээгээд зах чинь бас байхгүй юу ч байхгүй тий. Тэр үуч баг банкч байхгүй болсон шүү дээ 6 онд чи. Тэр бүх юм давбараад чинь зөндөө олон банк давбарсан. Тэгээд 96 онд чинь дараа худалдаа хөгжлийн банкны салбарыг баяр цагтээ зүү хараад авчирж байгуулж өгчээлээ шүү дээ. Тэрний өмнө нэг хэсэг ерөөсөө банкч байхгүй. Одоо наав чинь нэг Монголын ардсан холбооны ахмад зүтгэлний орооны дарга баг хэлээ зүгээр аягийн. Тийм тэр сүмийн тийг санаад байдیں۔ Тийм. Ер нь бол анханасаа бол хамгийн идэвхтэй үнэнчээр явж исэн хүний нэг бол мөн. Тэгээд ер нь тэр моохын нөгөө удирдлага моох ерөөсөө байхгүй болоод үндсэндээ зохион байгуулалт байхгүй. Тэгээд сул одоо нөгөө доогуур ногоом чи бахан сул болчихсон шүү дээ. Тэр бүгд чинь бол манай тэр төвлөрж ирж бид нар бүгдээрээ одоо нөгөө ардчлалын төлөөд ерөөсөө чи биехгүй явж байсан учраас тэгж явж ирсэн. Тэгээ би ч одоо тэр үед бидний хамгийн хийсэн том юу бол энэ 94 оны сонгуулиар бол том акц хийсэн шүү дээ. Үндсэндээ 94 онд чи ямар сон? 94 онд яасан гэхээр зэрэггүй ийм болсон. Одоо хот тосгодын хууль батлагдаад тэгээд үндсэн хуулиар Монгол улсын засгийн захиргааны нэгж орон баг аймаг сум баг хуваагдана гэд. Тэгээд эн чинь нөгөө түнхэл тосхон зүү хараад энэ ч басан хот гэдэг байхгүй. Тэгээд эн чинь энэ мандал сумтай нэгдэж нэг сум болж одоо тэгээд сум баг болж ингээд өөрчлөгдсөн байхгүй. Тэгээ энэ сонгуулиар бол маань хамгийн идэвхтэй, хамгийн юутай, өрнөлөөтэй ажиллаж тэр үеэр бид чинь одоо сум аймгийн юунд орж иргэдийн хуралд орж нэлээд идэвхтэй ажилласан. Тэрэн дээр бид нар чинь нөгөө сонгуулийг одоо хуульж ирчиж болсон гэж сонгуулийг хүчингү болгоод дахин сонгуул явуулж их хамгийн мундаг идэвхтэй ажилласан. Тэр бүгд ч 96 оны сонгуул дээр бас их нөлөө үзүүлсэн байх. Одоо ингээ хоёул түүхээр бол бас нэлээд юм ярихаар байна. Одоо би сая түрүүн нэг асуултаас асуусан да.
За та бас намын удирдлага хийжсэн тий. Сүмийн намын орооны дарга хийжсэн. Өнөөдрийн бас ингээд одоо өнөөдрийн арчсан нам тэр үеийн намтаа та тийм тайлбарласан үл дээ. Би нэг асуултад дахиж сануулах гэдэг байна. Тэгэхээр нөгөө тухайн үеийн момент одоогийн яг энэ арчсан намын байгаа байдлыг ер нь таны харьцуулт хийгээ харуул ер нь ямар хөө зүйл хэлэх. Тэр үед бол хүмүүс яг чин сэтгэлээсээ жинхэнэ үзэл бодлоосоо намын гишүүн болдог байсан байхгүй юу. Өнөөдөр бол энэ намд байгаа гишүүдийг бол тим гэж хэлэхэд бол айгүй хэцүү. Ерөөсөн чинь бүгд бараг мөнгөний төлөө одоо сонгуулиар жишээ нь зүгээр нэг сурталгаанд явж бараг өөр намын хүн хүртэл ороод ирсэн сурталгаанд явж байгаа. Ирэх хүн тий. Ерөөсөн энэ чинь бол тэр үед бол зөвхөн ерөөсөө манайх бид нар чинь би намын дарга өгч чинь гишүүд цөөхөн гишүүд байсан. Би нэг 250 гишүүнтэй л юу өгсөн. Намын дарга өгчээс. Би тэгтээ намын даргаыг бол зүгээр хин нэгэнд өгчих биш. Ерөнхийдөө бас нэг мэдлэг боловсролтой зүү хараад олон танигдсан тэр хүнийг одоо болгоё гэж тухайн үед юунд ийзэнд иргэний зэрэг намд явж исэн холбооны инженер хэнийг Эрдэнэ чулууныг ятгаж чи улс төрийг гэж бол том намд орж ингэж улс төрийг хийх. Тэгээд би Эрдэнэ чулуунд ер нь бас тэгтээ бол энэ миний ч бодол байгаа. Би энэ ер нь намын гишүүд юутайгаа бол зөвлөж ийм хүн тавья гэж одоо яасны үндсэн дээр би 2005 оны 1 сард тэгээд үндсэндээ Эрдэнэ чулуунаар зөвшөөрүүлж хурлыг хийж Эрдэнэ чулуун намын даргыг хүчээсэн. За таны дараа Эрдэнэ чулуун гэдэг хүн авч ирсэн тийм. Тэгтээ бол би өнөөдрийн өнцгөөс харахад бол үндсэндээ бол яг намын тогоонд явж үнэхээр үзэл бодлоороо шалгалсан тэр хүмүүс намыг авч явах нь бол зөв байжээ. Би тухайн үед бас тэрэндүү одоо буруу гэх юм одоо өнөөгийн өнцгөөс харахад бол буруу шийдвэр гаргаж иржээ л гэж боддог. Тэгээд Эрдэнэ чулуун маань бол намын даргаыг нэг 2 жил хэрэгтэй хийгээд яг дараа нь баяр хөөр авсан. Тэгээд нэг ч буруу ч байгаагүй. Тэгтээ нөхөр бол нөгөө месүүдийн захирал болоод ингээд яваад тэгээд намыг орхиж ивдсэн шүү дээ. Тийм. Яг тэр бол хүний л юу. Одоо ингээд хүмүүс сүүлийн үед одоо эвзэл санаа гэж ярьдаг болсон ба шүү дээ. Жишээлбэл одоо арчсан нам бол яг 5 намын нэгдэл гэж яваад яг тогтцоо үдэл санаагүй явсан шүү дээ. Тэгээд 2017-18 онд яг үдэл санаагаа дээд шүхтэг бүртгүүлээд баруун төвийн үдэл санаатай нам байна гэдэг одоо. Тэрнээс хойш яг албажаад үдэл санаа албажаа явсан шүү дээ. Тэгээд таны хувьд одоо үдэл санаа юу гэж харж байна? Арчсан намын үдэл санаа яг таны нөгөө хүсээд ирсэн нөгөө нам яг үдэл санаа таны хүсээд байгаа үдэл санаагаар явж гин үү? Яаж ийм юм? Ер нь бол үдэл санааны хувьд бол зөв. Тий. Тэгэхдээ өнөөдөр бол яг энэ үдэл санаан дээр нэгдэж арчсан намд гишүүд орж ирж гин үгүй. Ерөөсөө л өнөөдөр бол яаж ирэх ашигын төлөө одоо жишээ нь бол юу чин энэ социал демократ нам чинь шүү дээ. 94 оноос ер нь тэрнээс ч өмнө бараг 92 оны сонгуулиас хойш бол боловсон хүчин юу бол их сайн бэлтгэсэн шүү дээ. Би чинь 2 юу курс дундчны курс энэ төгссөн нийгмийн бодлого. За тэгээд хүүхд залуучууд эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал гэдэг. Тэгээ энэ үгдийг бол нөгөө юмд ингээд шатлаа сурдаг гэсэн байна. Сумаас аймагаас бүсээс улсад гээд ингээд тэг шатал сургадаг гэсэн. Тэр юунуудын бол би 2 жил төгссөн. Тэгэхээр тэр үед бол хэлдэг гэсэн. Ерөөсөө юу гэж тий бизнесмэнүүдийг улс төрд оруулж болохгүй. Улс төр ангид бизнес ангид явах хэрэгтэй гэдэг гэсэн. Тусдаа явах хэрэгтэй. Тэгэж бүр юун дээр бол тэр семинар одоо тэр сургалт бүх юм дээр тэгэж заадаг байсан. Тэгэл энэ 2000 онд нэгдсэний дараа тэгэл баахан юунууд орж ил бизнесүүд орж ил тэгэл одоо тэгэл ерөөсөө Монголын улс төр биш болчиход байна шүү дээ. Одоо харин нэг саяхан энэ ер нь намуудыг тараагаад шинээр зохион байгуулъя бүх намыг татан болгоё. Би бол тэрнтэй бол 100% санал байна. Тэгэх юм бол жинхэнэ одоо нөгөө баруун төв тэр зүүн төв юу байдгийг ингээд нөгөө салаад зүг явах гэдэг байгаа байхгүй юу? Одоо энэ улс төрийн намын тухай хууль яригдал байгаа юм шиг байлээ. Шинжилсэн хууль. Тэрнгээр бас мэдгүй яг татан буугдах юм. Ямар ч гэсэн хатуу гишүүнчлэлийг болиулах талын юм ярьж байгаа шиг байлээ. За мөн энэ сонгуульд улс төрийн намуудын тэр мөнгөн босго гэдэг зүйлийг бас багасгах хэмжээний яг иймэрхүү зүйлүүдийг бол шинэ хуулийн төсөл дээр яриад байгаа юм байна лээ. Татан буулгах гэдэг талыг бол яг хуу
Яг зарим нэг гişүүд бол яг турхилгаад байгаа юм л. Тэр нь нэг хүчтэй. Ардын нам өнөөдөр ингээд их мэдлийг бүр атгацсан хэмжээнд энэ бол хэрэгжих бол буюу боломжгүй шаарч байгаа. Яг хэрэгжиж бол уулна Монголд хэрэгтэй. Хөгжлөл бодох юм бол хийх хэрэгтэй шүү дээ. Тийм. Нэг хоёрдугаарт бол би бас энэ намуудыг ба штэ. Ер нь ийм юугаар одоо энэ чинь тэр үеийн хүн амын тоо өнөөдрийн хүн амын тоо тийм ээ. Ингээд яхаар тэр үеийн хүн амын тоотой харьцуулаад 801-ээр нам байгуулж ирсэн тий. Би бол ядаж одоо нэг 1000-ны 1% байна уу тэгэж яах юм бол одоо 3 цагийн амтай явсан чинь 3000 гишүүнтэй болж улс төрийн нам байгуулах тийм ээ. Ингээд яагаад яваасаа гэж боддгийг. Тэгээд ухаан сонгуул тэр нам оролцохгүй үнждэг ч юм уу эсвэл нөгөө 3000 хүнийхээ саналыг авч чадахгүй тэр намыг дээж өгсөөр татан болгодог болох. Тэгэх юм бол ингэж олон улс төрийн нам байх хэрэггүй шүү дээ. Харин одоо манай Монголд 35 нам. Тийм зэгцлэх хэрэгтэй байхгүй. Би бол тэгэж боддог. Би зөвхөн энэ улс төрийн намыг тэгж хэдийгээр энэ хүний үзэл бодол боловч одоо ингэ сонгуулаар ингээл байхгүй байж байгаа сонгуулаар гарч ирдэг намууд байна шүү дээ тий. За яг одоо ингэ хүн нам артсан нам ардын нам бол яг ингэ үзэл санаагаараа өрсөлдөл за ирэх ашгаараа бас нэгдэл явж байна л да. А тэнгууд нөгөө хоёулаа сая жижиг намуудыг ярьлаа шүү дээ. Жижиг намууд яг сонгуулаад гарч ирдэг чив чимээгүй байж байгаа. А тэгээд яг нийгмийн сонгуулийн бусад үеэр нийгмийн дийдэх үйл ажиллагаа сөрөг хүчний байр суурь шиг юм байна тий. Тэр тал дээр гарч ирдэг шүү дээ. Тэгээд яг нөгөө ирэх ашиг хөндөгдөөд ч юм уу эсвэл нэг нөхөртөө тохирдог ч юм уу мэдэхгүй одоо. Тиймэрхүү нөхцөл байдал дээр л гарч ирээд тэгээ энэ угийн яг таны саяны хэлдэг. Би бол тэрнээс санал нэг байна. А босыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлээ. А тэгээд тэр нэг бас хатуу тэр нэг юу вэ шүү дээ зарчмын зүйлүүд байна шүү дээ тий. Та сая хэллээ ингээд нэг сонгуул үнчих юм бол тий. Шал хэрэггүй байхгүй тий. Тийм байлгаад яах юм. Аваа ицэн дээр өстэй тий. Ер нь тий. Энд чинь зүгээр л нэг одоо юу шүү дээ шантаж нэг ч юм уу одоо өөр ашиг яахгүй ч гэсэн тэгээд нэг шавар болоод шавар болж жагаад мөнгө авах ч юм уу нэг тийм л юм байгаад байна. Харин тийм хэлбэр ер нь орсон. Тэрийг байлгаад авах шаардлагагүй байхгүй. Энэ улсаар бодож ивэл энэ чинь үнэхээр чанартай тэгээд үнэхээр улсын хөгжлийн концепт үзэл бодол улсад хэрэгтэй тийм намаа үлдээгээд тэгээд зүгээр нэг шалдар болдор баг нэг хүний нам амыг бол байхгүй болох хэрэгтэй шүү дээ. Одоо бол манай нам чинь бол баруун төвийн үзэл баримтлагч байгаа. За тэгээд ер нь бол барууны үзэл санаанд дээр чинь бол чөлөө зах зээл гэдэг зүйл орж ирж байгаа шүү дээ. Тэгээ хүний эрх чөлөөг ер нь бол маш нийт тавих хэрэгтэй. За тэгээд чөлөө зах зээлээрээ явна. Хүн бүр өмчтөө байна. Хувийн өмчийг бас ингээ хамгаалдаг. Тийм л одоо үзэл санааг манай нам бариад яваад байгаа ш. Ер нь бол яг тохиолдсон яваад л да. Гол нь миний зүгээр залуу хүний өнцгөр би ингээ харахад яг өнөөдрийн манай арчсан нам нөгөө яриад өгдөө гоё сонгуул болгоноор манайхан гоё ярдий яг үзэл санаа ярьд. За арчсан нам ингээ засаг авах юм бол тэгнэ бүх юмыг одоо энэ төрийн данхар бүтцийг бол цомхон болгоно тий татварыг бууруулна гэл тий. За хувийн өмчийг хамгаалаа, хүүхний эрх чөлөөг нэг номер тавина гэл ярьдаг. Тэгээ сая бол ингээд нэг хамтарсан засагт орчлоо. Тэнгүүт нөгөө данхар бүтц рүүгээ орчлоо. Нөгөө л ардын намын нөгөө 20 гаруй сайдтай нөгөө тэгээ сая та төсвийг бол харсан бах тий. Төсөв дахиад 35 ихт хитэн тийм. Хуваар нэмэгдсэн шүү дээ бүр амар том төсөв орж ирээл сая нэг 2 3 4 гишүүн эсэргүүцээд үнэхээр юм барсангүй ингээл төсөв ингээл хүчээр батлагдаад ингээд явчихлаа шүү дээ. Тэгэхээр би бол өнөөдрийн энэ намыг ингээ харахаар нөгөө нэг яриад идэг мондог гоё юм хаана байгаа юм бэ? Нөгөө биднэрт хилээд идэг бидний тархийг одоо тархинд ингээд сийвлээд идэг нөгөө гоё санаанууд чинь яаж нөгөө татвар бууруулах яаваа. Зах зээлээ чөлөөлөх яаваа тий. Хувийн эрх чөлөө яаваа. Тэгэхээр өнөөдөр яг бодтой бид нар тэр нь хаягдахгүй байгаа байхгүй. Энд дээр би бол өнөөдрийн ярьсан нам дээр жоохон сэтгэл гондуул явдаг л та. Таны үг юу шаарч байна? Яг үнэ. Яг л юм байна. Ерөөсөө үнэхээр бол бидний тэр тунхаглаж байгаа хувийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө тэгээд энэ төрийн цомхон бүтцтэй байх. Энэ бүгд бол асуудал. Тэр бол жишээ нь бол тэрхэн бацмарлгээд нөхөрөөс нэг жоохон энэ засгийн захааны бүтцийн өөрчлөлт хийгээд ярьж ийм л ерөн захааны бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй байхгүй. Энэ одоо тийм 1000 хэдэн зуун хүн 2000 хүн хадаас юм бол хэрэггүй шүү дээ. Ерөөсөө энэ чинь бол одоо тэр үндсэн хуулийн анхныг би 2000 онд удирдлагын актын төгсөхдөө чимэдгэн удирдлаганд орсон хуулийг хэлцэж батсан үйл явц гэдэг сэдвээр би диплом хангаж миний диплом ажилласан л багшин савдгаа гэсэн зүйлийн цэцэн дарга байсан. Монголынхаа үедээ Монгол улсын 2 гавьяатал байсан. Гавьяат төрж байсан. Тэгээд тэр бүгдийг одоо чимэдгүүлс дагуу хүн миний үг баг шиг тасаллаар нь үг
үсгээр нь засаж уншиж дуусгаад өглөөний 4 цаг 25 минутад уншиж дуусгав гэвэл энэ үгийг энд хэрэглэвэл ийм юу гарнаа, утга гарнаа гэх нэг үгийг ингэж дугуулж аваад нь хажуу талд нь татаад ингэж ярьжсэн. Тэгэхээр зэрэггүй тэр үндсэн хуулийн анхны санаан дээр бол шүү дээ. Засаг захааны бүтцийн өөрчлөлт хийж энэ аймаг сумдуудыг томруулах тийм юу байсан байхгүй. Хамгийн гол нь үндсэн хуулийн ардын хурлаар хэлцэхдээ тухайн нутгийн ард иргэдийн саналыг үндэслэн гэдэг үг оруулаад тэгээд нөгөө энэ засаг захааны бүтцийн өөрчлөлт хийж чадах гэсэн байна. Чивтэр бол одоо бол би энэ төвийн бүсийн юу засаг захааны бүтцийг бол дахин төвдөө Сэлэнг аймаг байгаасан. Сүхбаатар нь Алтан булгийн тэнд чөлөө төс байгаасан. Төв аймаг нь Улаанбаатарын дүүрэг болоосаа. Тэгээд ингээд нөгөө сумдоо тийм ингээд ойрхон ингэж өгөөд тэгээд Улаанбаатарын арай дүүсийг бол нэг 90 км ч юм уу Борноо хүртэл ингээ энэ дотор бол Улаанбаатарын арай дүүс байна. Энэ дотор бол нөгөө одоо тэр хүлэмжийн аж ахуйнууд Улаанбаатарын хангамж ингээд тойрондоо байдаг байхгүй. Москва энтрийн юу бол би яаж яхад нэг удаа Москва өнгөрч явж байхдаа тэр ерөөсөө юм чинь хүнсний хангамж хот дотроо байв. Үйлдвэрч хот дотроо байж байгаа. Ягаад гэхээр хүнсний юм чинь нөгөө хот утаа, хорт юу маш сайн шингээдэг. Тийм учраас бол энэ хүнсний бүх үйлдвэрүүдийг хотоос иргэн хойроо гаргаад тэгээд хотод ерөөсөө яахгүй, орон сууж байхгүй. Тэгээд тэнд нөө одоо жижигхэн юунуудыг жижигхэн хот маягийн яагаад тэнд нь орон сууж сургууль бүх юм шийдээ. Тэгээд хөдөлмжтөр гахаа дахиад юуны дааж гэдгийг бүгдийг тэнд шийдээд ингээд хотыг тэр хангаал яах юм бол айгүй их ажил юм байна. Бид Улаанбаатарын ерөөсөө хүн амын байхгүй цүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ямар нэг гамшиг юм шүү дээ. Гамшиг болох юм бол энэ чинь тэгээд Монгол улсын тал хүн байх юм бол. Одоо ингээд нөгөө Ахмад хүний үг гэдэг амар чухал байхгүй юу? Одоо таны санааг чинь яг хоо нэг ганц нэг хүмүүс нэг ярьж санагдаад байна. Гэхдээ яг ингээд гоо нэрчилж ярьж байгаа. Би одоо танаас анх удаа сонсч байна л да. Ийм хүү яг бодиттой ажил болгоно санаануудыг одоо Ахмадууд маань энэ гарч ирж байгаа залуу улсч нар байна шүү дээ. Эдгэртээ бас ингээд хилдэг баймаа яваад. Ер нь бол ингээд залуучуудаа бас нэг өнөөдөр яг манай нам ялангуяа нэг ийм их асуудал явдаг шүү дээ. Ах нар хэрэггүй, ах нар зайл гэдэг нэг юм яваад шүү дээ. Би бол энийг эсрэг байдаг. Ах нар яагаад явах хэвтэй. За тэгвэл ах нар явж идэх бол та нар чадах юм уу гэдэг. Тэгэхээр нөгөө залуучууд өөрсдөө бэлдээд өөрсдөө үнэхээр чадах юм уу чадахгүй юм гэдэг өөрсдөнд мэдэх хэрэгтэй болов. Тэгээд үнэхээр ах нарыгаа барч чадчихвэл одоо аавал та. Тэ? Тэр шиг юм би бол тийм их хандлага хүлээж авдаг юм. Тэрнээс бол ах нарыгаа хөөгөөд ахмадуудаа хөөж туугаад энэ өнгөрсөн дүүхийг үүсэн гэдэг чинь өөрөө юм уусна гэсэн. Ер нь бол социализмын үеийн хамгийн зөв юм бол энэ болсон хүчний бодлого ер нь байсан шүү дээ. Энэ бол гайхалтай. Энд бол яг тухайн мэргэжилтэн бол ингээд шат дахиад үнэхээр шалгарсан дээшээ явдаг гэсэн байна. Түүнээс өнөөдөр нэг цүнх байсан нөхөр дээшээ явдаг. Харин тийм. Одоо ингээд ус төр жиж байгаа. Тэгээд нэг даргаыг даадаг нэг ахыгаа ингээд бол мэлчилтэн 7 жишг дээшээ гардаг шат амжилт бий болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ цэвэр улс төрийн өрсөлдөөнөөр ингээд сонгогдож гарч ирдэг лидер байгаас гэж би үздэг. Тэгээ би түрүүний юутай биш та нэг бүгд бас ганц үгийг хэлж бодож байна. Ерөөсөө энэ бидний энэ засагт орсон зүйл бол илэрлэл нь юу л байх хэрэгтэй. Тэр шалгарсан бүтээн байгуул, шалгарсан санаа тэр л хэрэгтэй. Одоо бид нар бол яаж атаа шийдэх юм, яаж хүчлийг бууруулах юм, яаж одоо тийм энэ хотыг одоо хэлдгээр ингээд тэр хүмүүсийг ажлын байртай болгох юм. Энэ дэр л түүнээс бол одоо юу гэдэг нь хүмүүс саяхан бас ерөөсөө нэг юу лээ дотоодын бүтээгдэхүүнийг хүн амын 10,000 доллар хүргэнтэй. Яаж болох гэдэг вэ? Ерхий зүгээр нэг гой үлсэж байгаа. Тэр бол би бол биш гэж байна. Одоо жишээ нь бол тэр хиний сансрын хиймэл дагуул те. Сансрын хиймэл дагуул авахынхаа оронд нэг хотынхаа төвжирлийг бууруулах л та. За хотын төвжирлээ бөлөө гэхэд ядаж цахилгааны хараа эрчим хүчин дээр хөрөнгө оруулах тий. Тийм энэ чинь бол ерөөсөө хийж болох юмнуудыг хийхгүй байгаа. Би танаас сая нэг эрчим хүч гэснээс би танаас нэг эрчим хүчний талаар асуултсан. За энэ эрчим хүчнийг ер нь юу гэж харж байна? Одоо сүүлийн үед монголчууд нэг эрчим хүчний реформ гэж яриад байна шүү дээ. Энэ тал дээр одоо Ахмад хүний байр суурийг би сонсмоор байна л да. Би бол одоо нэг номерт шүү дээ хэдэн хүмүүсийг зайлуулж байна. Цайдсэр. За. Жавхлан. За. За хэнийг нэрлэхгүй байна би.
Ороглын Ганбаатарын бол нэг нэглэмэл байна. Тэр дэлгэр сайхан гэдэг нэг хитэн нэг бүр нэг өөр гонхтой байна. Ид жоохын даан шиг юм шүү дээ. Эдрийг зайлуулж байна. Тэгээд тэр хинний хилдэг нэг баяр хүүгийн хилдэг дотор нэг хүн юм байна. Энэ нөгөө валютын хан шиг биш үү? Энэ Монгол банк барихгүй. Тэгээ валютын хан шиг. Тэгээд одоо юу 96 онд авсан доллар энэ зээл одоо тэр үедээ 1700 төгрөгөөр төлөх байж дээ. Өнөөдөр 2300 400 болчиход байна тийм. Нэг дахин нугаларч явж штэ. Тэгэхээр энэний энэ юм тэр ямар одоо эрчим хүчин зөндөө их тэгэл авдаг байхгүй. Тэр бүгд чинь нөгөө алдагдал болдог. Тэр бүгдийг ард түмэн төлөх ёсгүй байхгүй. Үүндээ бол энэ валютын ханшаа бол бид барих хэрэгтэй. Монгол банкаар ус энэ дээр бол үнэхээр ажиллах хэрэгтэй. Тэгэхгүйгээр зүгээр ингээд цол тавьчаал одоо энэ чинь юуны лаах гэж нэг хэсэгтээ энэ засгийн арга байсан шүү дээ. Цалин мөнгө хангалттай тавихын тулд нэг жоохон доллар олж ирэл нөгөөдөө ханшийн өсгөж байгаа л зүгээр ингээд цацчдаг. Би бол энэ засгийн том алдаа гэж боддог. Би бол одоо танаас ингэж асуух байгаа. Үн чөлөөллийг гэж ярьдэн шүү дээ. Өнөөдөр манайх бол эрчим хүчээр төрийн хамгаалал төр барьж шүү дээ. Төр ерөнхийдөө үнийг барьцсан. Тэгээ өөртөө алдагдсан, алдагдал үүрэнд орсон юм шүү дээ. Тэгвэл одоо сая ингээ зарим нэг улсын хурлын гишүүдээ санаачлах гарч байгаа нь үнэ чөлөөлөё. Тэгээ одоо бас нөгөө тариф марифыг ерөнхийдөө нэг тал руу ороод шиг шүү дээ. Энэ бол эрчим хүчний энэ үн чөлөөлөх зах зээлийн зарчмаар энэ явах нь өнөөдөр Монголын системд уул нь зөв. Тэгэхдээ би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр эхлээд энэ зүгээр үн чөлөөлчөд ингээд хулгай хийгээд ингээд нөгөө нэг тэр ард түмнээс яахгүй хамаахгүй тийм ээ. Тэр долларын ханшны алдан балдан болоод ингээ хөвчл ямар ч хэрэггүй байхгүй юу. А үн чөлөөсний дүнд бол юуныхан хувийн хвшлийнхэн юу руу орж ирээд эрчим хүчний салбарт орж ирээд тэгээ бүтээн байгуулалт хийгээд ерөөсөө эн чинь бол энэ төрийн одоо хамгийн балиар хийхгүй буруу болгоод байгаа юмыг буруу болгоод байгаа ерөөсөө төр оролцоод байгаа. Төр зүгээр л оролцохгүй байл та. Зүгээр л тэр хувийн хвшлийнхэн хийгэлтэй. Тэгээ хувийн хвшлийнхэн тэр эрчим хүчээ тэр үнийн тогтоогоо заахна л байсан. Тэгэхээр эхнээс нэг шимэгчдийг явуулах хэрэгтэй. Тийм шимэгчдийг явуулъя. Тэгээд хэдүүлээ яг хувийн хвшлтэй боломж олгох зах зээлийн нийт чинь тэд нар үнэ тогтоо хэрэглэгч нар өөрсдөө худалдаж авна шүү дээ. Энэ явцын дунд зах зээлийн нийгэм чинь нэг юм шүү дээ. Хэрэглэгч нар өөрсдөө баг ингэ явцын дунд үнэ тогтоосдог шүү дээ. Тэр чинь нэгдүгээр хоёрдугаарт шүү дээ ийм юм байгаа да. Би бол жишээ нь тогныхоо үнийг дийлэхгүй одоо надад за энэ бол арай их байна гэх юм бол би тэр төвийн эрчим хүчнээс тог авахгүйгээр одоо тэгээд нарны нэг хоёр тол тавьдаг ч юм уу эсвэл нэг салхин син сахжраа тавьдаг ч юм уу тэгээд инвертер өөр юу гэдгийг шинжлэх ухааны технологийн энэ юунуудыг ашиглуулдаг ашиглаад би өөрөө одоо ингээд тусгаар болоо явчих болж байна да. Тэр нь бол би ч гэсэн чөлөөт. Тийм ерөөс эн чинь чөлөөт юу гэдэг чинь тэр л байна. Тэгэхээр нөгөө энэ боломжийг төр хаагаад байна шүү дээ. Одоо харин төр бид нар одоо игшмэрүүдийг тэнгэр төр тийм зохицуулаад. Би бол саяны тэр нөгөө Оросын 3 дугаар цэглэхаастай тэрийг бол гайхацаа. Тэр бол зүгээр хүчиндүүлчихвэл гэж байна. Тэр бол тийм юм байж болохгүй шүү дээ. За. Үнэхээр гоё яриа болоо. Мөн танаас би одоо ингээд бас ингээд Ахмад хүний ер нь бол залуучууд бид бол Ахмадуудынхтай уулзаад цай ууж юмар юм байна. Тэгээ бас үгүй сонсч юмар юм. Ялангуяа нь ус төрд мөн одоо арчсан намын нэг үзэл санааг дагж байгаа залуучууд бол Ахмадуудаас ингээд сонсох юм бол маш их байдаг юм байна. Би бол одоо тантай ингээд нэг өмнө ярьж байгаагүй, ярилцж байгаагүй. Тэгээ яг минь төстэй явдаг байсан. Тэгээ өнөөдөр яг гоё тухтаа суугаад ингээд нэг гоё юм ярихаар яалч нэг үзэл санаа хадаад байгаа хгүй танаас. Тухайн 90 оны хувьсгалын Ахмад. Тэгээ би бол яг нэг 90 оны залуучуудын төлөөл ингээ хоёулын яриа өнөөдөр ярьслага маш их сонирхолтой болж ирлээ би бодож байна. Тэгээ би нэг төгсгөлд нэг л юм хэлчихье гэж бодож байна. Өнөөдөр бол энэ 126 гишүүн дотор байна шүү дээ. Сайхан бас яг өөрийнхөө энэ улс орноо хөгжүүлээ явуулчих гэж тийм бодолтой залуучууд байна. Тэр цэгмэн байна, Баярмаа байна, энэ манай Додон самбуу байна, ингэ төвшин гээд гой санаанууд гарч байна. Тэгээ энэ бол нөхдүүд одоо энийг түрүүний хэлээд байсан тэр зайлуулч маань хүмүүсийн нөлөө бүү ахтаа сайн.
өөрийнхөө энэ юуг улам дэлгэрүүлж өшөө энэ залуучуудыг өөрийнхөө тал одоо энэ Монгол улсынхаа хөгжлийн ирээдүйн төлөө өшөө олон залуучуудыг татаж энэ их хурл энэ юуг бол өөрчлөөсэй энэ засгийг өөрчлөөсэй гэж бодож байна. Дараагийн санхүүгийн залуучууд өшөө олон болж энэ хөөчүүд ахын тэгэхээр зэрэггүй яг ийм нөгөө нэг хэмээн шиг лоорчд аялал түүнээс бол их настай хүмүүс одоо би хэлж ийн гэж ойлгохгүй. Жишээлбэл Бямцангой үгийг бол бас зөндөө хүмүүс сонсч байгаа шүү дээ. Тий. Баяр хаяа бас зөв юм хэлж л байна. Тэрийг бол бас сонсч байгаа тухай дэмжиж байгаа хүмүүс байж л байна. Тийм тэгэхээр зэрэггүй ерөөсөө нахмад гэдгийн цаана нь бол энэ хулгайч нар л орж ирээд ахмадуудын хулгай. Тэг магадгүй шүү нэрээ. Тийм хүч бас болтос байгаа баг. За тэгээ шарав бахта баярлалаа. Миний хувьд бол амар тийм гоё өөрөө өгөөжтөө тим ярьслага боллоо гэж би бодож байна. Тэгээ цаг зав гаргаад бас надтай ингээ ярьц боломж олгосон. Шарав бахта баярлалаа. Тэгээ залуучуудаа бас та нэг одоо сүүлийн моментын дээр нэг залуучуудаа захиж хэлэх үг байна. Одоо энэ арт ялангуяа энэ нэг дандаа арчсан нам ингээ явж байгаа нэг залуучууд байна шүү дээ. Өстөр сонирхоо. Энэ залуучуудад хандаж чадах ахмад хүний нэг зөвлөгөө сургаал гэх юм уу? Тийм зүйл хэлээд юу вэ? Хамгийн гол нь зүгээр энэ мөнгө олох гэж биш. Энэ намын тэр одоо нөгөө үзэл бодол, үзэл санаа энийг л тээж, энэний төлөө явмаар. Энэний төлөө явна гэдэг бол тэр хувь хүний эрх чөлөөг хангах хэрэгтэй, энэний төлөө тэнцэх хэрэгтэй, эдийн засгийн эрх чөлөөг нээлттэй болгомоор, төрийн оролцоо байхгүй болгомоор байна. Энэ улсаа одоо энэ дарга нараас чөлөөлмөр байна. Дарга ингээс салмаар. Тийм дарга ингээс салмаар байна. Энэний төлөө бүгд явна. Түүнээс бол одоо тэгэл нэг дарга болох гэж сүнх барих гэж тэгээд худлаа үнэн бэлдуулчлах биш өмнөний төлөө дуурч ингэж ямар тэр Баабрын нэг ийг бол би аягүй хүндэлдэг байхгүй. Баабар бол би 92 онд үстэй намын дээр болохгүй би болохгүй. Би бол арчлаас авах хэрэгтэй багцсан. Одоо над юу ч юм байхгүй. Энэ бол их чөлөө. Би ихтэй багцсан. Одоо над юу ч юм байхгүй. Тэгэхээр зэрэггүй эдгээр их чөлөөтэй байгаа л тэгэл өөрөө эдийн засгаа босгоод өөрөө амьдралыг босгоод явах л тийм л хэрэгтэй. Тэгэхээр тэрний төлөө яв. Өөр юм байна. Шарав бахта баярлалаа. Тэгээ зүүн ороод нутагтаа бас ирээг нэлээд утсан байна. Нутагтаа яг ингээд ахмадынхаа үгийг сонсоод мөн одоо таны энэ үгийг бас олон хүмүүс сонсоосоо олон залуучууд бас ялангуяа манай зүүн залуучууд бас бичсэн нам юм те. Студент төгсөж байгаа залуучууд хаасаа үзсэн юм бодож байна. Тэгээ бас та хэд маань ч гэсэн залуучуудаа бас энэ сургаал айлтруудаа ер нь бол хэлж байгаарай, ойлгуулж байгаарай. Тэгээд нэг мэдээж бүгд хувийн амьдралтай тийм мэдээж ингээд ахмадууд болоод ингээд амьдралаа бодох өгөө тийм үү зарим одоо сайхан амраад ингээд байж штэ тийм. Гэхдээ бас энэ намдаа бас ингээд санаа зовоод тэгээ бас өөрийнхөө бас ингээд туршлага. Та хэд чинь ард бол маш их туршлага байгаа байхгүй. Тэгээ тэр туршлагыг чинь бид нар бас ингээд сонсоод тэгээд авахыг аваад ингээд явах ёстой юм бол би бол тэгж хараад байна. Тэгээ шарвахтаа баярлалаа. Тэгээд энэ баярлалаа. Олон залуучуудаа бас үзэл санаагаа түгээгээрээ маш олон сайхан зүйлүүдийг хоёулаа одоо энэ ярьслага хөрлөе гэж би харж байна. Тэгээд ахта энэ манай компани үйлдвэрлэж байгаа 5 зүйлийн шүл байна. За 4 төрлийн ийм шүл манай үйлдвэрлэж байгаа. Тэгээд та маань гэртээ очиод гэрийнхэнтэйгээ юм уу тийм гэртээ хүүхдүүдтэйгээ сайхан амтлаад үзээрэй. За баярлалаа. Тийм. Ер нь бол ингээд ийм юунуудыг бол энэ нам клубын зарчимд ороосыг болж клубүүд ингээд чөлөөтэй яадаг. Тэгээд тэр клубтэй үржээд хоорондоо яриад зөвлөөд тийм ээ тэгдэг бол уулын хэцүү л байна. Харин ч юм дээр бас клубүүд янз бүрийн клуб бас гоё болно шүү дээ тийм ээ. За тэгээсээ л гэж би бодож байгаа. Тэгээсээ одоо залуучуудаас нэг санаачлаасаа тэгээд энэ бол яг арчснаа бол клубын системд өнөхөд бол ороод явж л байна. Тэгээд энэ улам чанаржаад тий явах бах гэж бодож байна. Юм ингээл ихэлчин тэгэл явцын дандаа хөгжөөл явдаг шүү дээ тий. За тийм байна. За тэгээд өнөөдрийн хоёулынгийн подкаст ийм хөвөндөлж байна. Тэгээд дахин баярлалаа гэдгийг хэлье. За баярлалаа. Чамд одоо улам их амжилт хүсье. Чиний хийж байгаа
зүйл бас өөдрөг өөдөө бүтэмжтэй сайхан байх нь үлзийтэй хэлийг өргөн дэвшүүлье. За тэгээ шарахтай баярлаа. За ингээ өнөөдрийн дугаарын маань ингээд ийх өндөрлж байна. Сэлэнгэ аймгийн Мандалсан буюу Зүүн Арга хотоос энэхүү дугаар маань хүрлээ. Тэгээд 90 оны ардчсан өвсгөлийн ахмадуудын нэг Шарав ах маань өнөөдрийн дугаарыг зочноор оролцлоо. Тэгээд Шарав ахынхаа гэр бүлд нь амьдралд нааж байгаа хүсье. Эрүүлийн хамгийн сайхан хүсье. Баярлалаа. Өөрсдөө бас баярлалаа. За ингээ дараагийн дугаар уулзцаая. Баяр таа.